Улаанбаатар хотын авто замын төвөгжрөл дээлдэхээ байж иргэдийн бухимдал дээцэхтэй тулж байна. Ажил эхлэх тарих цагаар хотын төвийн зам төвжирч уртаас урт дараал үүсдэг байсан бол эдүгээ хот бүхэлдээ битүү төвөгжрөл гацдгаас ажилдаа хожимдсан иргэд хичээлээс авчирсан хүүхдүүдийн бухимдал дээцэхтэй хүрээд байна. Харин уг төвөгжрлийн асуудлыг шийдэхэд шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд анхудаа нийслэлийн авто замын төвөгжрөлийг бууруулахад энэ онд 420 их 80 төгрөг төсөөлсөн байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинжлэх 10-аас дээш жил үйлчлэгэнд ашигласан нийтийн тээврийн хэрэгслийг үе шаттайгаар хэрэглэнээс гаргах мөн 2024 онд 3 чиглэл 41 км зайд тулгуурт гүүрэн байгууламж барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Судалгааны үр дүнд гүүрэн байгууламж нь сансар, толгойд, шархад, зунжин гигантын гэсэн 3 чиглэлд явуулах боломжтой гэж байгаа бөгөөд төвөгжрөл бууруулах үндэсний хорог ерөнхий сайд ахлаа ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн удирдах ажлуудын шуурхай зөвлөгөө өнөөдөр хуралдаж цагийн зохицуулалттай холбоотойгоор 7 хоногийн турш тодорхой байршлуудад ажилтнууд хийснээр нийслэлд нийт 59 сургуулийн хичээл эхлэх тарах цагт зохицуулалт мөрдөгдөж гисэн хэмээн мэдгдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 160 мянган 1-5 дугаар ангиас сурагч байна. Үүний зөвхөн 4 мянган хүүхдээ автобусаар зорчдог. Тиймээс цаашдаа 200 ширхэг автобус хэрэгтэй байна гэсэн судалгаа байдаг юм байна. Нин ялангуяа нисэх ярмаг сонгоо арган дүүргийн аслагдсан хорооноос дүүргийн захын сургуулиудад ирж суралцдаг хүүхдүүд эцэгх нь хувийн януугаар хүргээд ч 30 минутаас 1 цаг 30 минут хоцорсон. Гэрээсээ өглөөний 6 цаг 20 минутанд гарсан ч 5 шир нисхийн замд 2 цаг төгжирч нам зогссон иргэдийн бухимдлыг дээцэхтэй хүргэжээ. Удирдлагын төвшин шийдвэр гаргах чадамжгүй дарга нар Улаанбаатар хотыг удирдах байна. Ямар зохицуулт хийсэн Улаанбаатар хот төвөгжрөлтөөс гарч чадахгүй нь ойлгомжтой боллоо хэмээн иргэдэд бухимдаж энэ талаараа сошиалд нээлттэй шүүмжил өрнүүлж байна. Өнгөрсөн жилийн үеэд Улаанбаатар хотын төвөгжрөлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний 3 бүсчил хуваах шин зохицуултыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч иргэд шүүмжилтэд хандсан учраас шин зохицуултыг хэрэгжүүлэлтэд болж нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өөр арга зам хайж төр захиргааны байгууллагыг 9 цагаас ажил эхлэх орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох зүүн эргэлтүүдийг хориглох зэрэг хязгаарлалтыг тогтоосон. Улаанбаатар хотод нэг өдөрт 790 мянган орчим автомашин замын хөдөлгөөнд оролцохоос гадна хөдөө орон нутагт бүртгэлтэй 147 мянган автомашин нэмэгддэг гэсэн албан судалгаа байдаг юм. Одоогоос 10 жилийн өмнө 2012 оны 9-р сард анх автомашины дугаарыг хязгаарлалтыг хийж байхад нийслэлийн замын хөдөлгөөнд 228 мянган автомашин оролцдог байсан бол эдүгээ 602 машин замын хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн хэмжээнд 1100 км хатуу хүчилтэй автозам байдаг бөгөөд энэ замд 300 мянган автомашин 35-аас 40 км/цагийн хурдтай төгжрлөгөө явах боломжтой аж. Гэтэл замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо 3 дахин нэмэгдсэн. Зөвхөн сквадрын талбай эргэн тойронд 20 минут алхах зайд 75 мянган хүн ажиллаж амьдарч байгаа. Хүн амын хит их нягтралаас гадна эдгээр хүмүүсийн 50% нь 1 км хүрэхгүй газарт автомашин хэрэглэдэг бол 30 минут алхах 2 км-ийн зайд 190 мянган хүн амьдардаг гэх мэт олон нөхцөл байдлыг дурдж болохоор байна. Замын хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой зохицуултыг инженерчлийн түвшинд хийдэг. Аль болох иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажлахыг зорж тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, тэгш сонгоогоор явуулах, хотыг 4 бүсчилд хуваах захирамжийг хэрэгжүүлэхээр ажилласан боловч иргэдийн эсэргүүцэлтэд тулгарсан учраас хэрэгжүүлээгүй. Инженерүүд тооцоо судалгаа хийснээр 8 байршил зүүн эрхийг хоригдсон. Тухайлбад гадаад харилцааны яамны баруун хойд уулзарт багшийн дээдийн буудлаас Шангрила төв рүү эргэх уулзвар 27 секундэд 18 автомашин эргэдэг байсныг боловсон. Ингэснээр цагт 4178 автомашин нэвтрэлтгийг 5700 болгож өөрчилсөн. Автозам нь огтлс бага байх тусмаа нэвтрэн өнгөрөх чадвар нэмэгддэг. Мөн орон сууцны дундах замыг нэг игнээг иргэд авц зохицуулаар ашигладаг. Үүнээс болж нөгөө игнэнд нь 2 машин өөд өдөөс орон төвжрэл үүсгдэг. Баянгол дүүргийн 3-4-р хорооллын 1, 2, 13, 14, 23 дугаар байрны замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож өгсөн. Ямар ч улс оронд автомашин жилтийн түвшин гэж байдаг гинэ. 1000 хүнд ногдох автомашин жилтийн түвшнэр нэг хүнд 30-аас 130 машин ногдох юм бол хэвийн гэж үздэг. Харин нэг хүнд 130-аас 210 машин ногдвол зам ачаалттай болж автомашины импортыг хязгаарлах шаардлагатай гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын хувьд нэг хүнд 327 автомашин ногдож буй. Тиймээс хотын бүсчлэлд болон автомашины импортыг зэгцэлж сургуулийн автобус, нийтийн тээвэр, такси үйлчилгээг чанартай хөгжүүлэх шаардлага зүй ёсоор бий болоод байна. Нийслэлийн хэмжээнд 150 байршилд 12 мянган зогсоол байдаг нь маш хангалттай учраас 575 байршилд 25-аас 30 мянган автомашины зогсоолыг стандартын дагуу байгуулах цаг болсныг энэхүү таймаараа анхаарууланд сануулж байна.